дэлхийд даяар засгийн газрууд юу идэг байсан бэ гэх юм бол өнөөдөртөө бас яг адилхан. Хүмүүс дэндүү их юм амлсан, дэндүү их зээл авсан, дайн хийсэн. Тэгээ юу болсон бэ гэх юм бол энэ бүх амлалтуудад дампуурлаа зарласан. Тэгээ Америкт бас энэ хэдэн сая доллараараа жилээс жилийн хооронд бизнесүүд дампуурсан бэ гэх юм бол 1928 оноос 1932 он хүртэл жилийн дампуурл ойролцоог нь бол ойролцоогоо 100 сая доллар. Гэхдээ нэг бити мартаарай 1920 оны доллар өнөөдрийн доллар шал өөр шүү. Бараг 95 дахин өндөр дүн гэсэн үг. Монгол улс долларгүй болох юм уу? Төрийн ханш яах юм? Дэлхийн эдийн засаг яах юм? Доллар ерөөхдөө яах юм? Хэдийн эдийн засаг яах юм? Япончууд яах юм? Европ яах юм? Гэх мэт шин янз бүрийн асуудлууд байгаа. Зүгээр дэмий таамаг гаргаснасаа илүү түүхийг судалсан дээр би түүхийг судлах дуртай. Түүх биднэрт хариу өгдөг. За тэгээ өнөөдөр ерөөхдөө энэ мөнгөний систем яхаар байгаа юм бэ? Яагаад вэ гэх юм бол энэ Трампын худалдааны дайн, тарифын шийдэл ерөөхдөө бүх хүмүүсийг жоохон сандраагаад байгаа. Тэгээд одоо жоохон тайвшрыг, түүхийг жоохон судлая. Тэгээд би өөрийнхөө түүх судалсан мэдлэгээ таад дахиад нэг хаалц энийг бас өмнө ярьж исэн. Гэхдээ шинэлэг контекст дотор өнгөрсөн 6 сарын хугацаанд болж исэн хугацаанд нэг үйл явдалтай жоохон уялдаа таад тайлбараад өгч яв. Окей. Мөнгөний систем, төгрөгийн систем, долларын систем, еврогийн систем, йен, солонгосын вон, Хятадын юан гэх мэт чинь иймэрхүү системүүд дампуурхтай хэр хугацаанд дампуурдаг юм бэ? За. Богинохон хариулт эхлээд маш удаан тэгээд гинт байхгүй болчтой. За. Тэр удаан хугацаанд магадгүй нэг 50 жил, магадгүй нэг 100 жил таад. Богино хугацаанд ойролцоо 8-9 жилийн хугацаанд. За та энэ юу харж байна гэх юм бол Byzantine Empire, Роми гүрэнгээс салж явсан. Константинополь, Истанбулд байшилтай байсан. За эдгээр хэр хурдан дампуурсан бэ гэх юм бол та эндээс харж болно. За ерөөдөө мөнгөний систем нэг зоосон дотор хэдэн грамм хэдэн карат алт байсан бэ гэх юм бол 24 карат гэдэг чинь цэвэр алт гэсэн үг. За 1035 онд зоосон цэвэр алттай байсан. За тэгээд жоохон инфляц мөнгө хөвлөд эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Төгрөгийн инфляц эндээ яг адилхан цаанаа өмнө авч исэн төгрөг өнөөдрийн төгрөг адилхан биш. Яагаад гэх юм бол шинэ төгрөг хөвлөд хуучин төгрөгийн нийлүүлэлтийг бөлөнгөртүүлээд худлаа авах чадрын буулгаад за тэгээ ааж мааж мараа баг багаараа ерөөхдөө карат нь ойролцоо 18 17-оо буураад за тэгээ нь юу болж байна 1060 оноос 1070 он руу 8 9 жилийн хугацаанд карат нь ойролцоо монетын төвшнгөөс тэгээ 17 каратаасаа хаарлал унсан байгаа юм бэ гэх юм бол 4 карат бараг алт гэж нэрлэх боломжгүй. За тэгээ энэ таадын хувьд бол алт шиг харагдахгүй байгаа зү тэ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол бараг төмөр болцсон байгаа гэсэн үг. За тэгээд ерөөхдөө мөнгөний систем байхгүй болоод форматлагдаад энэ хугацаанд ерөөхдөө Byzantine Empire, Byzantine гүрэн ерөөхдөө өөрийнхөө валют, өөрийнхөө зоос ашиглахаа болоод өөр орны валютыг ашиглаж эхлээд энэ хоосон цаг үедэд за тэгээд форматлагдаад шинэ мөнгөний систем гарч ирээд тэгээд 19 дээрээ тогтсон гэсэн үг. За ганцхан Byzantine Empire дээр энэ жишээг юусаа авахгүй Ром тэгээд Byzantine гүрэнгийн өмнө байсан Roman Empire энэ та Крист нөгөө цаг хугацаа тоолж эхлэхээс өмнө 0 оноос өмнө хасах одоо 280-аас 500 он хүртэл заяа. За тэгээд ерөөд юу харж байна гэх юм бол яг адилхан эхлээд ааж маажмаараа эхлээд ааж маажмаараа энэ ерөөхдөө зоосон дотор хэдэн грамм цэвэр мөнгө орцсон. За 260-ад оны үеэр ерөөхдөө алтны агуулмж зоос мөнгөний агуулмж харьцангуй өндөр. За газараасаа энэ хуучин зооснуудыг олж авсан байхгүй юу? За тэгээ 260 оны зоос бол мөнгө шиг харагдаж байна. За 268 оны зоос юу харагдаж байна гэх юм бол мөнгө баг байхгүй баг зэсэн зоос болцсон байгаа гэсэн үг. За энүүгээрээ дамжуулаад бас энэ газар доор тийм балгас дотроос хэдүүлээ нэг ухаж авч гаргасан. За тэгээ илүү их зэвэрсэн байгаа, илүү их идэлцсэн. Тэгээд гинт тийм ааж маажмаараа буурсанаа гинт ингээ алгуулчих. За тэгээ хоосон үеэрээ Ром дотооддоо бас энэ бүр засгийн газрын хэвлэлсэн зоосыг хинч хүлээж аваагүй. Окей. За Япон руу шилжчихсэн. Окей. Япончууд бүр аимшигтай байсан заяа. За тэгээ та харж байгаа юм бол 600 оноос 800 он хүртэл ерөөхдөө мөнгөний систем доктортой. Тийм засгийн газар томоотой. За тэгээ ааж маажмаараа хэвлээд эхлээд за тэгээд Япончууд бүр арай дэндүү тийм зооснуудаа одоо бүдүүлгээр хэлхийг бозордуулсан, өнгөтдүүлсэн. Тэгээ юу болсон бэ гэх юм бол
980 оноос тэ Мэйжигийн үе одоо бараг 1000 жил заяа. Японочууд зоос гаргаагүй. Яг гэх юм бол Японы ард түмэн бүр хүү амир энэ тэ зэвэрдэг зоосороо хөлөгтүүлсээр агаад Японочууд дотоодоо ерөөхдөө бүр засгийн газрынхан өөрийн гаргасан зоосноо бүр итгэхэ болцсон. Яг гэх юм бол угаасаа энэ зоос угаасаа ирээдүйдээ буцаага зэвэрчин мяа зоос гарах юм байна. Баахан төмрийн холцтой зоосууд гарах юм байна. Тийм учраас Японочуудын засгийн газар тий энэ зоос гэдэг юмыг бүр нүгэл болгоцсон гэсэн үг. За тэгээд харахаар тий мөнгө алтан зоос энэ үедээ ерөөхдөө гоё цэвэрхэн өндөр агуулмжтай 700 оны үеэр 760 оны үеэр за тэгээ 958 оны үеэр хүртэл заяа энэ сайхан алтан зооснууд юу болсон бэ гэх юм бол баг бичээ болцсон гэсэн үг. За тэгээ Японочууд ерөөхдөө энэ зоосноосоо бүр айж эхлээд юу болсон бэ гэх юм бол энэ Кокугийн систем рүү шилжчихсэн. За Японд амьдарч байгаа хүнийг нэг сайн сураад аваарай. Тэ 1000 го бол нэг Коку. За тэгээд ер нь бол нэг Коку юу гэсэн юм бэ гэх юм бол нэг өрх, нэг гэр бүл ер нь бол жилийн будааны тий хэрэгцээ. За тэгээ Японочууд тий үйл хөдлөлийнхаа цалин, майлан гих мэтчлэн өдөр тутмынхаа арилжаа, худалдаа авалт бүгднийг Кокугаараа хийдэг байсан. За том арилжаанууд тий одоо том үйл хөдлөх авахын цэргийн хэдэн мянган цэрэг санхүүжүүлхэн, цалинжуулхан гих мэтчлэн Японы зоос биш Хятадын тий гаргасан алт мөнгөн зоосороо төлбөр тооцоо хийдэг байсан. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгож болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдтэй өгнө. За тэ одоо энэ Роми юм дахиад харуулчих. За. Окей. Тэгээ буцаагаад цаг хугацаагаар шилжээд ерөнхийдөө өмнөх хамгийн том санхүүгийн хямрал мөнгөний системийн шинэ одоо reset хийсэн цаг үе байсан бэ гэх юм бол 1-р дэлхийн дайны дараа 1932-45 он хүртэл. За тэгээд юу ч энийг харцгаая. 1921 оны 21 онд заяа Японы Deutschmark бас хог болцсон. Германы засгийн газар, Японы засгийн газартай яг адилхан үйл хийсэн, Ромын засгийн газартай яг адилхан юм хийсэн, Бизантийн гүрэнгийн засгийн газартай яг адилхан юм хийсэн баахан мөнгө хевлээд таад харж байгаа юм бол нэг Deutschmark хэдэн доллар авдаг байсан бэ гэх юм бол тэг нэг Deutschmark 0.18 доллар авдаг байсан бол жилийн эцэстээ юу вэ? 0.004 одоо хэдүүгээр унтсан бэ гэх юм бол бараг 400-500% худалдаа авах чадвараа алдсан байгаа гэсэн үг. За, Францын франк нөгөө талаас нь харцсан байгаа шүү заяа. За, эсрэг тий. Эхлээд 1 доллар бол 5 франк байсан бол тий 1900 онд за доктортой барих гэж оролдоод дэлхийн 1-р дайны үеэр ерөөхдөө сайн гөрийсэн. За тэгээд ерөөхдөө замбраагаа алдсан. Засгийн газар дэндүү их хүртэй болсон, дэндүү их амлалт өгсөн. Тэтгэврт байсан хүмүүс, халамж авдаг байсан хүмүүсийг бүгдийг тижээж чадхаа болоод за нэмээд энэ хугацаанд Францын засгийн газар бас маш их хэмжээний мөнгийг, долларыг Америкасаа зээлээд бүгдэн дээр нь дампуурлаа зарлаад за тэгээд 1 доллар 5 франк байсан бол оргил дампуурлын үеэр, оргил инфляцийн үеэр 40 гарсан. Окей. За, энэ дээр зогсохгүй Япон 1900 онд бас яг адилхан инфляцийг харуулж байгаа шүү заяа. Инфляц тий бууны барааны өртөг инфляц ойролцооныг 6% та байсан бол оргил үедээ 20%, жилийн 20% шүү заяа. 1-р дэлхийн 1-р дайны үеэр. За, Францд бас яг адилхан инфляцийг бас юу юм бэ гэх юм бол зөвхөн мөнгө хэвлэлт гэсэн үг шүү дээ, тий. За, тий айгүй бага инфляцтай байсан бол дэлхийн 1-р дайнаас ахуулаад 1930 он хүртэл ингээд инфляц засгийн газрууд асар их мөнгө хөвлөсөн. Ерөнхийдөө энтэй адилхан зүгээр эргүүлчих заяа. Яг энтэй адилхан зүгээр эргүүлэх хэрэгтэй. Окей. За тэгээд ерөнхийдөө мөнгөний систем форматлагдаад дэлхийн эдийн засгийн худалдаа
мөнгөний систем, төлбөр тооцоо шилжиж явах үедээ бас ажилгүйдлийн түвшин маш ихээр өсдөг. За энэ юу харуулсан байна гэх юм бол Их Британий ажилгүйдийн түвшин 1900 оны үеэр ойролцоогоо хүн амын 2.5% ажлын байргүй байсан бол оргил цэг дээр 1930-32 оны үеэр бараг хүн амын 16%, одоо хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн бараг 16% нь ажилгүй байсан. Олон хүн ажилгүй байна гэдэг чинь радикал засгийн газрыг сонгодог гэсэн үг. Германд бүр аимшигтай, Франц бүр аимшигтай, Испанд бүр аимшигтай, Италид бүр амир байсан. За тэд нарыг хэнийг сонгодог юм бэ гэх юм бол Гитлерийг сонгоно, Франкоыг сонгоно, Муссолини гэдэг экстрем улс төрийн үзэл бодолтой хүмүүсийг сонгоод эхэлнэ. За энэ ямар чарт юм бэ гэх юм бол Америкт байгаа бизнесүүдийн дампуурлал. За дэлхийд даяар засгийн газрууд юу идэг байсан бэ гэх юм бол өнөөдөртөө бас яг адилхан. Тэг хүмүүс дэндүү их юм амлсан, дэндүү их зээл авсан, дайн хийсэн. Тэгээ юу болсон бэ гэх юм бол энэ бүх амлалтуудад дампуурлаа зарласан. Тэгээ Америкт бас энэ хэдэн сая доллараараа жилээс жилийн хооронд бизнесүүд дампуурсан бэ гэх юм бол 1928 оноос 1932 он хүртэл жилийн дампуурл оргилцэг нь бол ойролцоогоо 100 сая доллар. За тэгэхээр нэг юм бити мартаарай 1920 оны доллар өнөөдрийн доллар шал өөр шүү. Бараг 95 дахин өндөр дүн гэсэн үг. Окей. Тийм учраас энийг сайн бодож үзээрэй. За Америкийн ажилгүйдлийн түвшин бас аимшигтай байсан. Та харж байгаа юм бол 1900 онд бараг ажилгүйдлийн хувь нэг 4.5%. За 1907 он хүртэл бараг 2% л буурсан, бараг ажлын байргүй хүмүүс байхгүй. За тэгээд юу болсон бэ гэх юм бол 1929 30 31 32 он бол хүн амын Америкт хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн 24%, 25% нь ажлын байргүй. За өчигдрийн контент бас энийг ярьжсэн юунаас үүссэн бэ гэх юм бол мэдээж засгийн газрын буруунаас болсон. За гэхдээ технологийн дэвшил бас болж исэн. Өчигдрийн контент би бас ярьжсэн тухайн үед нөө Ford компани анхныхаа ерөөхдөө массаараа үйлдвэрлэдэг трактор гаргасан. Одоо энэ зүйлд та харж болно. За энэ юу болгосон бэ гэх юм бол адуу хэрэггүй болсон, адууг тэжээх хэрэггүй болсон, адууг шинээр худалдаж авах хэрэггүй болсон, адууг малах хэрэггүй, хооллох хэрэггүй, арчлах хэрэггүй. Тэгээ юу болсон бэ гэх юм бол хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийн тесрэлт болсон. Өмнө тэгээ өчигдөр бас ярьж исэн та хэд харж байгаа юм бол энэ нэг ажилтнгийн урд 6 морь адуу тэ энийг чиртдэг байсан, 2 зэрэг ажилтдаг байсан бол эдгээр бүгдээр хэрэггүй болсон. За энэгээр дамжуулаад хөдөө аж ахуйн салбарт тэ нийт талбайгийн 30-аас 40% юунд ашигладаг байсан бэ гэх юм бол энэ адуу үхэр мөхрийн тижээлийг тэ ашигладаг байсан бол гинт эдгээр байхгүй болцсон. Тэгээ бензин, газ, нефт хэрэглээд хөдөө аж ахуйн салбар илүү бүтээмжтэй болсон. Бас хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээмж бас өсөөд. За тэгээд тухайн үед энэ адууг малдаг, адууг кэрлдэг, тийм малын эмч гэх мэт чинь энэ бүгдээрээ ерөөхдөө ажлын байрг болоод ажилгүйдлийн түвшин ерөөхдөө асар өндөр тэнгэр рүү явсан. За тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол өнөөдөр адилхан цаг үеэрч магадгүй энэ тийм химэл оюухан тийм хүнийг олох робот болох юм бол бид нэр баг адилхан ийм график харж магадгүй. Одоо ерөөхдөө офс агуулга жолооч молооч нэр ерөөхдөө яг зарчмын хувьд бол иймэрхүү юм хийж байгаа. Тэгээд одоо тий ачааны машины жолооч гих мэд чинь одоо би бас тодорхой хэмжээнд бас энэ адуу гэсэн үг байхгүй. Тэгээд эзэний цагт энэ оюуны давтамжтай өдөртэй ажлууд гих мэдчлэн химэл байгаа хийгээ явчих юм бол бид нараас яг адилхан цаг үе ирэх байхаа. Окей. За тэгээ санхүүгийн энэ хямралын үеэр бондууд яасан бэ? Тэ? Одоо Герман улс дампуурсан гэсэн, Франц улс дампуурсан гэсэн. За тэгээ бондууд маань бас модноос гарсан. За Хятадын энэ Японы тэ түүх гэ харах юм бол Япончууд тэ мөнгө ингээ хэвлэлсээр хагаад тэ баг төмөр хог болгосоор хагаад Япончууд юу исэн бэ гэх юм бол өөрийнхөө зоосоо хүлээж авахаа болцсон. За тэгээ энэ үедээ юу болж исэн бэ гэх юм бол засгийн газрын бонд модноос гарч исэн гэж төсөөлтөө. Одоо монголчууд бонд гаргаж чинь, хятадууд бонд гаргаж чинь, японочууд бонд гаргаж чинь гэх мэтчлээ. За тэгээ эзэн нэгэн цагт төлөх цаг нь ирдэг. За тэгээ төлөх цаг нь энэ 1900 оны үеэр хизээсэн бэ гэх юм бол 1920 30 онд байсан. За тэгээ та мэдж байгаа юм бол засгийн газрууд бонд гаргахдаа иргэн төлөлтөөр ерөөсөн анхаарал хандуулдаггүй.
тий зүгээр нөхөө тий үүсгэсэн санхүүгийн нөхөө нөхлөгөөл бонд гаргадаг шүү дээ. За тэгээ Европ даяар дампуурл байсан, Аз даяар дампуурл явж исэн, Өмнөд Америк даяар дампуурл явж исэн. За тэгээ та харж байгаа бол бондын үнэлгээ одоо тий ерөнхийдөө эргэлзээ аль хэдийн хүрсэн байсан. Ер нь бол бондууд хаагаараа арилжаалагддаг юм байх юм бол ойролцооныг 90-с 100-ийн хооронд арилжаалагддаг байсан бол эднэрийн үнэлгээнд 70 буурсан. За жишээлбэл та $85 нэг бонд авсан бол тухайн бондын үнэлгээ 71 руу буураад юу болсон бэ гэх юм бол та эдийн бондын тий нийт дүнгийн бараг 25% байхгүй болсон гэсэн үг. Нийт бондын үнэлгээ гэсэн үг шүү заяа. Энэ дундаа бас бүр 0 болсон бондууд зөндөө байгаа. За өнөөдрийн бондын зах зээлийг харах юм бол би та энэ юу үзүүлж байна гэх юм бол TLT Америкийн 20 жилийн хугацаатай засгийн газрын бонд та харж байгаа юм бол одоо 92 93 94 хавцаа. За ковидын үеэр ерөөхдөө засгийн газрын бондын эрэлт маш өндөр болоод хүн болгон хувьцаанаасаа зугтсан, бэлэн мөнгнөөсөө зугтсан хаашаа зугтсан бэ гэх юм бол засгийн газрын Америкийн засгийн газрын бонд руу зугтаад бондын үнэлгээ 180 руу өссөн. Тэ? Та харж байгаа юм бол энэ 1918-аас 24 оны хооронд ерөөхдөө бондууд 80-80 явж исэн бол ковид үеэр бүр паниктаад маш олон хүмүүс бондын араас нь гүйсээр хагаад бондын үнэлгээ ерөөхдөө тэнгэр рүү явсан. Тэрнээс хойш ерөөхдөө ингээ өс буураа явж байгаа. Одоо хэдүүлээ нэг тий хугарлын цэг дээр явж байгаа. Өшөө доош явах юм уу эсвэл тийш явах юм уу? Одоо одоохондоо шийдэгтэй байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бонд богино хугацаанд өснө. Жохон өснө. За тэгээд явах газар руу явах хаа. За та түүх нийгэм санхүүгийн хичээлдээ анхаарал хандуулсан бол их хямралын өмнө Америкийн хөрөнгөний зах зээл бум болж исэн, бабл болж исэн. Юу болсон бэ гэх юм бол 1920 оноос ахуулаад Dow Jones индекс таадаг үзүүлсэн байна. Тухайн үед ойролцооныг $70 үнэлгээтэй индекс 70-тай байсан бол 380 руу пуучнсан. Маш богино хугацаанд хэдэн жилийн хооронд юм бэ гэх юм бол ойролцоо 8 жилийн хооронд тий 8 жилийн хугацаанд 70-аас 380 руу өссөн, хэд дахин нугарсан. За тэрний дараа юу болсон бэ гэх юм бол навс унтсан. Их хямралын үеэр. За тэгээд Dow Jones-ийн одоо чарт харах юм бол ер нь бол ийм хөөсөрцөн оргилцэг дээр ерөөсөө хүрээгүй байгаа. За яагаад ингэж тий 70-тай байсан юм гинт ингээд дэш өсөж байгаа юм бэ гэх юм бол би бас тайлбар өгч. За тэрийг ярихаас өмнө хэдүүлээ бас энэ Америкийн төмөр замын хувьцаа хэдүүлээ харцгаая. Төмөр зам гэдэг чинь бидний үеэр зүгээр нь хуучны тээврлийн арга. Гэхдээ 1800 он 1850 1870 80 90 оны үеэр төмөр зам гэдэг чинь технологи байсан гэсэн үг. Шин юм гэсэн үг. Өмнө нь бол мороор имийг зүүдэг байсан. Мотор гэсэн юм байхгүй гэх мэт шин. За тэг хүмүүс юу нийлүүлсэн бэ гэх юм бол гангийн үйлдвэрлэлийг аваад моторыг аваад нүүрс түлдэг зуухыг ашиглаад тий технологи бий болгоод за тэгээ юу болж исэн бэ гэх юм бол энэ төмөр замын бүүн болж исэн. Өнөөдөр юутай адилхан зүйрлэл байгаа юм бэ гэх юм бол хиймэл байх юм. Тий компьютер чип цахилгаан эрчим хүчийг ашиглаад одоо хүний тооцоол тархины ажлыг орлдог болсон. За тэгээ төмөр замын бүүн болоод тэгээ бас баст тий их хямрал болж исэн. Бас нэг сонирхолтой, супер сонирхолтой статистик юу юм бэ гэх юм бол энэ Америк зарагдаж байсан заа юу автомашины тоо. За таадаас юу харж байна гэх юм бол 1900 оны үеэр машин ерөөсөө зарддаг байсан. За гэсэн чинь гинт ингээд жижиг машинууд гарч ирээд за тэгээ 1929 оны үеэр жилийн 4,500,000 автомашин зарагддаг болоо. Тэгээ их хямралын үеэр навс бураад тэгээ буцаад өссөн л тоо. За энэ төстэй харагдаж байна уу? Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ тий robotics нөө Tesla-гийн робот гих мэт чинь баг адилхан ийм чартаар явах магадaltaй. Тий өмнө ерөөхдөө хүмүүс адуу мадуу хэрэгэлдэг байсан бол гинт машин тий баг зэрэг ингээ гарч ирээд сайжрал тэгэл өнөөдөр юу болсон бэ гэх юм бол жилд Америкийн зах зээл дээр баг тий энээсээ хамаагүй олон машин зарагдаж байгаа шүү дээ. Дэлхийд даяар ойролцооны 2 тэрбум гаруй машин байгаа. А тэгээ энэ эхлэл нь хизээ тавигдсан бэ гэх юм бол 1900 оны тий үеэр. За тэгээ магадгүй одоо Tesla-гийн робот гарч ирэхээр бид нар бас яг ийм адилхан бүүм гарч ирэх магадaltaй. Энэ үедээ General Motors, Chevrolet,
Ford гэх мэтлэн компаниудын хувьцаа дэше пуужинсан. За. Энэ Америкийн Dow Jones Index 70-аас тийм 380 пуужинч явах үедээ Их Британи, Итали, Герман, Францын хөрөнгөний зах зээл яасан бэ гэх юм бол юу ч хийгээгүй. Субботник. Энэ үедээ инфляци супер өндөр байх үедээ ч гэсэн эдний хөрөнгөний зах зээл ерөөсөө өсөөгүй. Тийм Германы хөрөнгөний зах зээл таад бас энэ харж болно. 1926 оноос 1929 он жоохон оргилцэгтэр хүрсэн. Гэхдээ хэд нуграагүй. Тийм 30-40% өсөлт. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө навс унцсан. Энэ бүх улсуудын ерөнхийдөө хөрөнгөний зах зээл унсан, нэмээд засгийн газрын бондууд нь бүгдээрээ дампуурсан. За яагаад өсөөгүй юм бэ гэх юм бол Францд байсан, Их Британд байсан, Германд байсан, Италид байсан мөнгөтэй хүмүүс мөнгө хаашаа нүүлгсэн бэ гэвэл Америк руу нүүлгсэн. Яагаад тэгсэн бэ гэх юм бол Европын эдийн засаг нийгэм эйгүү болж эхэлсэн. Тийм. Ажилтны түвшин нэмэгдсэн, дайн, цагаач. За улс төрийн экстрим юмнууд гарч ирсэн. За юутай адилхан юу бэ гэх юм бол өнөөдрийн цаг үетэй амар адилхан байгаа зү. Европт одоо юу болж байна? Ажилтны түвшин нэмэгдэж байгаа. За засгийн газар дэндүү их үртэй явж байгаа. Дайны санхүүжилт эхэлж байна. Цагаач гих мэтчлэн. Хөрөнгөний зах зээл жоохон өссөн. Тэгээ Европ юу их юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Түүхийг ин харах юм бол түүх давтагдана. За тэгээ Европ байгаа мөнгө хаачих юм бэ? Америк л. Эхлээ Америк. За тэгээ Америк дампуурсанараа мөнгө хаашаа явах юм бэ? Аз л явах хаа. Тийм. За дараагийнх. Тийм бонд харж байгаа юм бол 1927, 28, 29, 30 он хүртэл бондууд нь гайгүй. За тэгээ их хэмжээний үеэр бондын зах зээл та харж байгаа юм бол 95% байсан бол пат 65 руу навс унаад энэ үедээ ерөөхдөө Америкийн банкны систем дотор үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын бараг 60% дампуурлаа зарлаад их цэвэрлэгээ явуулаад супер олон компаниуд дампуурлаа зарлаад дэлхийн мөнгөний систем худалдаа ерөөхдөө энд шинээр бичигдсэн chaos гарч ирсэн бухимдал маш их үлссэн хүмүүсийн ядуурл маш өндөр болж ирсэн хамгийн гол нь Европ. За тэгээд энэ үедээ хэн сонгогдсон бэ? Гитлер сонгогдсон, Франко сонгогдсон, Мао, Сталин ерөөхдөө экстрим хүмүүс энэ үедээ гарч ирнэ. За түүх давтагдах юм уу? Давтагдах баха. Бондын үнэлтийг бүр илүү тодорхой харуулсан байгаа. Ерөөхдөө 21 оны нөгөө дэлхийн 1-р дайны гих мэт юунаас болж бондууд ерөөхдөө жоохон амьсгаа аваад за тэгээд ерөөхдөө энэ 1932 онд бүр хог дээр өсөрсөн. За энэ их хямрал улсууд мөнгө нь алга болоод тий засгийн газрууд нь дампуураад бондууд нь алга болоод ганцхан Европ, Америк биш ээ. За Бразилийн Milrace тий 12-т байсан бол 1932 онд бүр 0.5 хүрсэн. Хэд дахин унтсан бэ гэвэл та өөрөө тооцоолж. Португалийн Escudo тий 0.04-9-тэй байсан бол 0.031 руу навс унтсан. За Перу тий Libra 4-тэй байсан бол одоо баг 0.125 руу унтсан. Уругвай песо 1-тэй байсан бол 40 руу унтсан байгаа. 60% байхгүй. Хэдэн улсын тайл одоо renminbi, RMB гэсэн мөнгөний дэвсгэрийг ашиглаж байгаа. 100 жилийн өмнө хятад тайл ашигладаг байсан. За 0.7-тэй байсан бол 1931 онд бол 0.3 руу унтсан. Их Британий паунд тий 4.8-тай байсан бол 3.3. Тэгээ өшөө буурсан л та. За энэ этгээгийн рупи 0.37 байсан бол 0.25 тэгээ өшөө буурсан. Японы йен бүр аимшигтай. Бүр 0 руу явцсан байгаас 0.5-тай байсан бол 0. Хонконг доллар 0.5-тай байсан бол 0.24 тал нь байхгүй. Францын франк тий нэг 19 центээр нэг франкийг авдаг байсан бол таад ин харж байна 1932 он 0.02 бүр байхгүй. Тий жижиг болцсон байгаа. За. Окей. Тэгээд Европ, Америкийн худалдааны тэнцлийг ингээ харах юм бол өнөөдрийн шал эсрэг зураг харагдаж байгаа зү. Өнөөдөр ерөөхдөө Америк ер нь бол дэлхийдээ худалдааны алтгалтай 100 гаруй жилийн өмнө шал өөрөөсөн. За дэлхийн 1-р дайны үеэр дэлхийн үйлдвэрлэл бол Америк болсон. Яагаад гэх юм бол Европчууд хооронд алдсаар хагаад за дэлхийн 2-р дайн дуусныхын дараа дэлхийн үйлдвэрлэл бүр баттай хэн болсон бэ гэх юм бол Америкчууд болсон. Тэгээд дэлхийн даяар компаниуд засгийн газрууд Америкаас бараа худалдаж авдаг байсан. Яагаад вэ гэх юм бол дэлхийд даяар байсан үйлдвэрүүд бүгдээрээ дайны
үйлдвэрлэлийн горимлоо ороод тэгээ бөмбөгтөөд хооронд алдсараа байхгүй болсон. За та энэс бас баруун талаас юу харж байна гэх юм бол 1929 29 оны үеэр Америк руу маш их хэмжээний мөнгө явсан байгаа. Ер нь бол улс төр дэлхийд даяар эйгүү болоод экстрим хүмүүс ирэх байрсны дараа мөнгөтэй хүмүүс тэрийг урчлаад хараад мөнгө хаашаа явуулсан бэ гэх юм бол Америкийн хөрөнгийн зах зээл рүү явуулсан. Тэ? За Европ бондууд хог болсон, банкуд дампуурч исэн, хадгаламж байхгүй болсон. Тэр мөнгө төгрөг маань бүр ингээ үнцэнгүй болоод ирээд хүмүүс юу хийсэн бэ гэх юм бол хөөе. Тэ? Миний мөнгө хаана баталгаатай байх юм бэ? Хаана аюулгүй байх юм бэ? Тэгээд ингээд төсөөл үзэж хэдэн улсын бондууд байхгүй, Японы бондууд байхгүй. Ер нь бол тэр чигтээ хадгаламж, үрийн хэрэгсэл, бонд гэх мэт чинь байхгүй болсны дараа хүмүүс бонд итгэхэ болоод мөнгө хаашаа хийсэн бэ гэх юм бол хөрөнгөний зах зээл үйсэн байхгүй. Dow Jones үйсэн. Тэгээд Dow Jones дотор ямар компаниуд байгаа юм бэ гэх юм бол дэлхийн тэргүүлдэг Coca-Cola, McDonald's, JP Morgan, Apple гэх мэт шин компаниуд орсон байгаа байхгүй. За тэгээд ер нь бол хүн болгон бондууд худлаа, хадгаламж худлаа, банк худлаа гэх мэт шин мөнгөн дэвсгэр худлаа. Тэгээд мөнгө хаашаа явуулсан бэ гэх юм бол тий дараагийн хамгийн найдвартай зогсоол юу байсан бэ гэх юм бол за Google дампуурахгүй байлгүй дээ, Microsoft дампуурахгүй байлгүй дээ, Apple байхгүй болно гэж байхгүй, McDonald's гэх мэт шин үр багтай дайн дэлхийн эдийн засгийн хямралыг давхаар компаниуд руу мөнгөө хийгээд тийм Америк руу мөнгө урсаад тэгээд тэр хүмүүс нь хожсон. За тэгээд та харж байгаа юм бол энэ Европ ер нь бол Америк улс дэлхийн маш их хэмжээний мөнгө зээлсэн 1915-аас 35 онд тийм хаашаа явуулсан бэ гэх юм бол Европ руу явуулсан, Аз руу явуулсан, Латин Америк руу явуулсан, Канада руу явуулсан. За тэгээд энэ мөнгө бүгдээрээ бараг байхгүй болсон. Эдгээр бүгдээрээ дампуурсан. За тэгээд энэ ерөнхийдөө мөнгөн урсгалны balance of payment одоо худалдааны тэнцлийн график таад үзүүлж байгаа. Ерөнхийдөө энэ улаан хасах бол тий Америкчууд дэлхий рүү мөнгө явуулж байгаа. Зэвсэг явуулсан, санхүүжилтээрээ дэмжсэн Их Британи гих мэт шин хамт байлдаж байгаа хүмүүсийг дэмжихэд тэгээд ерөнхийдөө энэ мөнгө бүгдээрээ байхгүй болсон. За тэгээ хин хамгийн их мөнгөн дээрээ дампуурсан байх юм бол эндээс харж болно заяа. Бразилчууд заяа. Тэ нийт авсан зээлийнхаа ойролцоо 70% нь байхгүй болсон. Австри. Ерөнхийдөө Европын санхүүгийн хямрал хаанаас эхэлсэн бэ гэх юм бол Австриасаа эхэлжсэн. Австри улсын Кредит Анштальт гэсэн банк хамгийн том банкны нэг нь дампуураад ерөнхийдөө Австриасаа эхлээл тэгэл ингээд гэл тийм халдвар өвчин шиг ингээд харсан. Австри улс бас амар их дампуурлаа зарсан. Ойролцоо Австри улс зээлсэн мөнгөнийхөө 70% нь эргүүлээ төлөөгүй. За дараа нь Герман, Норвеги, Голланд, Денмарк, Канада, Колумбия, Швед, Финланд, Ирланд, Чех, Аргентин, Япончууд харьцангуй гайгүй те ойролцоо мөнгөнийхөө 30% нь алга болсон. Шинэ Зеланд, Уругвай, Польш, Их Британи. Гэхдээ зарим улсууд бүр ингээд мөнгө чинь өгөхгүй дампуурлаа байхгүй жижиг. Зарим улсууд Их Британи юу хийсэн бэ гэх юм бол одоо төлөхгүй. Хизээ нэг цаг төлнө. Тэгээ Их Британичууд энэ мөнгийг хизээ төлсөн бэ гэх юм бол 18-20 жилийн дараа төлсөн. Тэгээ зарим Их Британи бонд авсан хүмүүс 20-18 жил хүлээгээд зарим нь нас ороод за тэгээ 20-18 жилийн дараа хэдэн Их Британи фунт өгж байгаа байхгүй юу? Тэгээд 20 жилийн өмнөх фунт 20 жилийн дараах фунт тий маш том зөрүүтэй худлаах чадвар нь баг байхгүй тий. Тийм учраас баг энэ бүгдээрээ дампуурсан гэд та ойлгож болно. Окей. За энэ чарт би чанартай юм ерөөсөө олж чадаагүй. Яагаад гэх юм бол эдгээр тэгэл цаг хугацаа баг 100 жилийн өмнө график үү ч тий. Энийг үзүүлж байгаа юм бэ гэх юм бол бонд хувьцааны хөрөнгө оолтын зөрүү, үн ханшны зөрүү. За та ингэ харж байгаа юм бол 1900 оноос 1926 оны хооронд тий бонд хувьцааны зөрүү нэг сүртэй байгаагүй тий. Заримдаа хувьцаанууд илүү үнцэнтэй та ингэ харж байна тий. Ерөнхийдөө энэ хар дэшээ явж байна гэдэг чинь хувьцаанууд илүү үнцэнтэй. За тэгээд эдийн засгийн хямрал, бондууд илүү эрэлттэй, хувьцаа илүү эрэлттэй, бондууд илүү эрэлттэй, хувьцаанууд илүү эрэлттэй, бондууд илүү эрэлттэй. Ингээд эдийн засгийн циклтэй хүмүүс тий үн ханшнаасаа айгаад хувьцаанаасаа зүхтаад бонд авчдаг. Одоо яг юу болж байна гэвэл хувьцаанаасаа маш их мөнгө зүхтаад хаашаа явж байна гэх юм бол засгийн газрын бонд руу зүхтаж байгаа байхгүй юу. За тэгээд сонирхолтой 1926-27 оны үеэр юу болсон бэ гэх юм бол энэ цикл маань ерөөхдөө бут аваад тэгээд оргил цэг дээр хувьцаа бондосоо 180%
хувийн илүү өндөр үнэлгээтэй байсан. За энэ хизээний үеийн бэ гэх юм бол миний түрүү хэлдэг бонд моднасаа гарсан. Засгийн газрууд үр зээл дээрээ мөнгөн дэвсгэр дээрээ ингээд дампуурлаа зарласан, банк худлаа болсон. За тэгээ хүмүүс хаашаа зүхт юм бэ гэх юм бол топ компаниудын хувьцаа авдаг. Окей. За автоматикийн хөрөнгө оруулалтын стратеги яг энийг л мөртөө явж байгаа. Ягаад Dow Jones ерөөхдөө багц дотор байсан? Төр зүрхтэй гарсан. Ягаад Dow Jones буцаагаад энэ багц руу орж ирэх юм бэ? Ягаад Хятадын Alibaba, JD топ компаниуд багц дотор байгаа юм бэ? Ойлгомжтой. Тэ? Түүх зүгээр давтагдана. Тэ? За, франк унана, доллар бас унана, тэ? Доллар чангарна, доллар сулрна. Тэгээд энэ чарт ерөөхдөө тэ юу зүйлж байна гэх юм бол хизээний цагт энэ бонд моднасаа гарна, банк моднасаа гарна, бэлэн мөнгө моднасаа гарна. Тэ? Банкуд дампуурна, төлбөрийн систем шинээр яригдана. Дэлхийд даяар дампуурлын тэ өвчин шиг ингээд тараа явчихна. За. Тэгээд тухайн үед юу авах хэрэгтэй юм бэ гэх юм бол за хүмүүс эхлээд бэлэн мөнгө рүү зүхтана. Тэ? За тэрний дараа бэлэн мөнгнөөс зүхтаад бонд руу явна, үл хөлтөг явна гэх мэт чинь. Гэхдээ энэ 1920-30 оны үеэр хүмүүс үл хөлтөг авсан байсан. Гэхдээ тэ Европ дайм болж байгаа юм бол, иргэдийн дайм болж байгаа юм бол, дайм болж байгаа юм бол үл хөлтөг бас хог болж байгаа байхгүй юу? Тэ? Европт үл хөлтөг эзэмшмээр байна. Үгүй. Тэн дээр үл хөлтөгийг авч явж болтгоо. Засгийн газрууд тэрэн дээр маш их татвар авчдаг. Эцээ ингээд татвар ингээд оногдуулсаар агаад, ноогдуулсаар агаад үл хөлтөгийг алдчих байхгүй юу? За. Тэгээ эзэний энэ цагт тэ хүмүүс банк нийтгэхэ болно, мөнгө нийтгэхэ болно, бонд нийтгэхэ болно, өөрийнхөө орондоо итгэхэ болно. Тэгээ мөнгө хаашаа зугтах юм бэ гэх юм бол топ компаниудын хувьцаа руу зугтана. Тэгээд автомата бид нар юу их ёстой юм бэ гэх юм бол тэ энийг тавхих ёстой. За тэгээ оргил цэг дээр нь ерөөхдөө тэрийгэ буцаагаад шилжүүлэх ёстой. Яг гэх юм бол хязгааргүй юм өснө гэж байхгүй. Хувьцааны цаг үе бас дуустдаг, бондын цаг үе бас дуустдаг, төгрөгийн цаг үе бас дуусна, долларын цаг үе бас дуусна гэх мэт шин зүгээр энэ тайминг асуудал. Ерөөхдөө миний үзэл бодол түүх судалсан баримт хөрөнгө оруулалтын стратеги таад одоо ойлгоод авцсан гэсэн үг. За өнөөдөр энэ эхлэх цаг нь ерөөсөө биш, тий? Өнөөдөр бол Дональд Трамп тий дэлхийд даяар Америкчууд худалдааны гормоо ингээд шилжиж байгаа, сольж байгаа. Гэхдээ ерөөхдөө энэ том тектоникийн дэлхийн хэмжээний тий алхмууд ерөөхдөө эхэлж байгаа. Хэлцлүүд нь өөрчлөгдөж байгаа. Хизээний цагт Америкийн байр суурь бас байхгүй болно. Америкчуудын мөнгөний систем бас форматлагдаад reset хийгдэж шинээр эхэлнэ. Тухайн үед Америкийн хөрөнгөний зах зээлийн хөрөнгө оруулалт хийх ёсгүй. Тэ. За тэгэхээр миний таамаг юу юм бэ гэх юм бол 2030 оны ихээр дундуур тэ энэ дэлхийн санхүүгийн төв нийслэл маань Америкаас хаашаа явах юм бэ гэх юм бол Аз руу явна. За одоохондоо бол Америк тэ хөрөнгөний зах зээлийн хаан, доллар бол хаана. Тэгэхээр магадгүй ойролцоон нэг 8-аас 10 жилийн дотор энэ өөрчлөгдөнө. Тэгэхээр энийг дагаал хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн. За хөрөнгө оруулалтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тий Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг
одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.